За сайн байцгаана уу та бүхэндээ гоё шуурхтай, салхитай өдрийн минь төргий. Нэг бороо орох гэдэг аач юм шиг, үгүйч юм шиг шороо босоол. За Улаанбаатарт нэг иймэрхүү байна. За энэ Browns-луу тэгээд ийм компани байна. Модон хийцлэлийн тийм ээ. Одоо Оросын сайн чанарын одоо төрөл бүрийн модоор гоё тансаг тийм хаус үйлдвэрлэдэг ийм компани дээр ирсэн. Бас ингээ манай сумдаа сайхан амьдрий төсөл маань бас хамтран ажиллаж байгаа. Та бүхэндээ бас гоё байшингийн мэдээлэл хүргэнэ. За энэ их гоё байшаа. Энэ яг үгүй ерөнхийдөө юу л та? Энэ чи макет гэдэг үстэй. Тий. За энэ болохоор ингээд 5 санжийн юм зузаантай нарсан банзаар хоёр давхарлаад ингээд хооронд нь ингээ бокслчт юм байна шүү дээ. За би өөрөө яг барилгын мэргэжлийн хүн биш болохоор бас буруу зуруу ярьж магадгүй шүү. Та бүхэн ойлгоорой тий. За ингээд гоё хоёр давхар яваад тэгээд дунд нь болохоор ингээд завсан нь бол ингээд юм байна. Гоё юм дулаалгын материал. Энэ дулаалгын материалыг бол янз бүрээр хийж болох юм шиг байгаа. За хөөс хийж болно. За тэгээд базаалтч байдаг юм уу? Эсвэл одоо юу ч хийж болно. Энэ Browns-луудийнх нь болохоор ийм гоё Eco-Watt гэдэг ийм гоё дулаалга хийд юм байна. Энэ бол одоо бүр их гоё тийм хуурай одоо янз бүрийн хүний биед хор нөлөөл байхгүй ийм жинхэнэ дулаалгын сайн чанарын материал Оросын. Энэ чинь одоо брэнд нь юу гэнэ вэ? Eco-Watt гэдэг ийм гоё брендийн дулаалгыг бол дотор нь хийж өгдөг юм байна. Тий. За энэ бол макет. Энэ бол одоо бас улаастай гүүрний цаах нь яг энэ чинь 80 м квадрат лээ. Би чи андуурч явчих нэр. Тэр вэ. За ер нь бол ийм. Тэгээ ийм гоё одоо хэмжээ дамжаан тийм ээ хичнээн метр квадратаар захиалж болно. Өөрсдийнхөө одоо загвар дизайнаас сайхан ярьж агаад байшинхаа одоо интерьерийг гаргах чинь. Интерьер гэдэг үстэй. Тийм зурагчлаа гаргах чинь. За энэ бол одоо нөгөө дээр бас та бүхэнд нэг үзүүлжсэн шүү дээ. Тэр улаастай шинэ нөгөө гүүрний яг цаахан нэг 200 300 м яваад энэ нэг 80 гаруй метр квадрат ийм гоё байшингийн макет. Тэгээ энэ манай Browns-луудын компани хамт олон бас тэр байшингаа хүлээлгэж өгөхдөө энэ хөрх макет нь бас бэлгэлнэ гэдэг. Энэ нууц байсан уу юу? Нууц байсан юм задлаа шүү дээ. Бурхан минь. За тэр захиалагч нь энэ контентыг бити үзчих юм бол хамаг нэг компанийн нууцыг задлах гэдэг шүү дээ. За Browns-лууд компани хамт олон байна. Зөвхөн одоо ингээд ийм саяны таавханд үзүүлээд байгаа ийм нарсан банзаар байшин барих бус тийм ээ. Маш олон одоо нөгөө захиалагч нарынхаа хүслийн дагуу төрөл бүрийн модон хийцлүүдийг оруулж ирж байшин барьдаг гэдэг. Жишээлбэл энэ одоо нөгөө хоёр давхраар нь биш дангаар нийцсэн байгаа шүү дээ. Энэ бол одоо лаар цусландаа ингээ гоё зуны байшин заавал хоёр давхраар нь биш тийм ээ. Нэгээр нь хийгээд юм юу гэдгийг өвлөөс бус цагтаа бол ингээ сайхан салхинд гараад гоё эко мод үнэрлээд гоё амьдрах тийм туслангийн байшин бол ингээ хийчих болохоор юм шиг байна. За тэгээ Оросоос бас ийм юу оруулж ирж байна. Гуайлан одоо энэ чиг яг үйлдвэрлэлийн аргаар сайхан зороод ийм Оросоос ийм бэлтгэс оруулж ирд юм байна. За энэ жишээлх юм бол нөгөө гуайлангийн чинь бүр дөрүүлжлээд тийм ээ. Энэ квадрат гэдэг үү? Юу гэх юм бэ? Дүнз. Тийм дүнз. Гэхдээ гоё юм яг бөөрхий биш. Одоо ийм гоё дөрүүлчин болгоод хэлбэршүүлж бас байшин барьдаг юм байна. За манай нөгөө бас нөгөө зарим хүмүүс чинь нөгөө зип билүү? Тийм. Сип хавтан гэдэг нэг юм байдаг шүү дээ. Осботой. Голтой хөөстэй. Энэ бол бас их гоё юм байлээ. Ийм одоо хийцлэлээр бас байшин барьж болох юм шиг байгаа. За тэгээд нөгөө хаусныхаа одоо бохор цэвэр усны одоо зүйлийг тий одоо дид бүтцгүй газар одоо жишээлбэл хотоос зайдуу тийм газар бол одоо 0 болон бохор цэвэр усны зүйлсийн энэ чи юу гэдэг брэнд юм? Евролос гэдэг юм. Евролос гэдэг ийм брендийн юм одоо ийм төхөөрөмжүүдээр сайхан бохор цэвэр усныхын сангийн асуудлыг шийдэж юм байлээ. За тэгээ дээвэрхэд дээр хилжсэн энэ Пош улсын юм гоё хувцар
сайн чанарын материалаар ийм дээвэр энэ гоё ингээд ийм ваарн дээвэр шиг ийм хэлбэртэй гоё. Энэ бол тий гоё шүү дээ. Бас нэг хитрхи их нөгөө хаусанд ч нөгөө төмөр хийсэл ороод ирэхээр нөгөө аяг цахилгаан ингээл амар юм болохоор бас нөгөө дуу шуутай дээрээс нь бас аяг буух эрсдэлтэй гэдэг юм билээ. Тийм учраас бас болж өгвөл одоо гоё тийм металл зүйл бага байвал их зүгээр юм шиг байгаа. Зүгээр аюулгүй байдлаасаа. Тэгж хүмүүс ярьдсан байлээ би яаж мэдхүү. За дулаалгын тэгэл одоо төрөл бүрийн материалуудыг бас ашиглаж болох юм шиг байна. Одоо энэ чинь шахдаг хөөс мөс өгдөг үстэй. За нэг юм. За өөр юу ярих гэж бодчихлоо. За тэгээ манайх нь одоо 27 цаг болсон байна. Тэгээд амны орон сууцаа одоо тийм ээ барихыг зорж байгаа хүмүүс байвал нэг зөвлөгөө өгье. За яг хотын төвд бол ингээд бүрэн зутгамалч гэдэг юм уу одоо өндөр олон давхар орон сууцнууд бол яг хийслүүд нь өөр байдаг баг. Ер нь бол яг хүн амьдрах байшингаа унтаж амардаг байшингаа болж өгвөл ялангуяа амны хаусаа одоо гоё модон материалыг сонгож байшингаа бариулах юм бол өөрөө их тансаг. Хоёрдугаар гэх юм бол нөгөө эко гэдэг утгаараа хүний эрүүл мэндэд маш тустай. За урт удаан наслна. За одоо тийм олон талын давуу тал байд юм шиг байгаа. Миний сонсноор бол ялангуяа одоо нөгөө өндөр хөгжилтэй Америк, Канада гэх зэрэг улсууд ч ер нь дийлэнхтэй бол одоо болж өгвөл нэг амьдэрдэг байшингоо дандаа модон хийслэр хийд юм шиг байгаа. Яг мэдээж хотын төв рүүгээ бол одоо ороод тэр өндөр төмөр одоо какацтай шилэн басааттай ч байт юм эсвэл одоо бетон цутгасан тийм байшин савнд бол ерөөхдөө ажил төрөл офис зүйл нь явагддаг. Яг өөрсдийнх нь амьдэрдэг одоо байшин бол мэдээж хэрэг бараг 100% хэлчихэд бараг худлаа хэлсэн болохгүй байх гэж бодож байна. Дийлэхдээ бол дандаа модон хийцэлтэй байшинд амьдэрдэг. Тэгэхээр монголчууд гэсэн одоо адилхан одоо канач одоо тий бас сэрүүн уур амьсгалтай газар бол ялангуяа одоо иймэрхүү гоё модон сайн чанарын модон хийцэлтэй байшинд амьдрах юм бол зүгээр юм болов уу гэж боддог. Тий.